За тэгээд зочноо урьцгаая. За тэгээд өнөөдрийн зочноор интермед эмнэлгийн дотоод шүүрлийн эмч, дотрийн тэргүүлэх зэргийн эмч, арга ухааны магистр Бачаргал таны хүрч байна. Сайн байна уу? Та ч хөвчөө зүгээд тэгээ микрофоноо өөртөө тохируулаад суучих. За тэгээ яг гоё гэртэй байгаа юм шиг. Гоё тайв ярилцсанаа бүгд. За сайн мэцхан уу? Сайн байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За намайг би Бачаргал гэдэг. Би дотоод шүүрлийн эмчээр одоо 2002 оноос хойш гэдэг чинь бараг л 25 дахь жилдээ ажиллах гэж байна. Одоо интермед эмнэлгийн дотоод шүүрлийн эмчилгээ эмч гэсэн үг. За өнөөдрийн нөгөө бидний юуны өмнө бас танд бас өдрийн мэндийг хүргэе. Тэгээ бас өнөөдрийн бас бидний ярилцах сэдвэр бол бид нар бас чихрийн шижин талаар ер нь ярих гэж байгаа. Тэгэхээр ер нь эхлээл чихрийн шижин гэж юугээс өсвүүлээд бид нар яг юунаас олж ийн те тэр зүйлээс эхлэе. За чихрийн шижин гэдэг маань ер нь бол цуснд глюкозын хэмжээ ихсдэг эмгэг байна. Нэгдүгээр ойлголт. Энэ маань өөрөөр хэлбэл олон эргэтэн тогтолцоог глюкозын хэмжээ ихснээрээ олон эргэтэн тогтолцоог гэмтээдэг байна. Мөн инсулин дэвжрэл буюу нойролцоогоос ялгарч байгаа. Инсулин глюкоз хоёр маань хоорондоо одоо үл нийцэл явагдана гэсэн үг. Энийний улмаас хамгийн гол нь зөвхөн цусан цаахрын хэмжээ ихсгээс гадна олон эргэтэн тогтолцоог гэмтээдэг архаг өвчин гэж үздэг. За тэгэхээр чихрийн шижин маань өөрөө одоо дэлхийд даяараа одоо бидний 10 дэлхийн тархалтын хувьд бол одоо 10 хүний нэг нь чихрийн шижинтэй. Тэгэхээр тархалт өндөр байгаа зү. Тийм ээ. За тэгэхээр 10 хүний нэг нь чихрийн шижинтэй байлаа гэж үзэхэд нас оролтынхоо хуваар гэж үзэхэд 5-6 секундэд нөхөн чихрийн шижингийн улмаас нас орж идэг гэсэн үг. Дэлхийд дээр. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ маань өөрөөр хэлбэл нэлээд хор хөнөөлтэй өвчин болж таарах гэдэг байгаа зү. Энэ өвчний гол одоо хив шинжин ямар байх вэ? Бид нар хамгийн анх тий за би ерөн чихрийн шижинтэй болж шүү гэдгийг яаж мэдэх үү? Яаж эмнэлэгт хандах үү? Эсвэл эхний ээлжинд өөрөө ямар арга хэмжээ авдаг вэ? За чихрийн шижин гэдэг маань өөрөө ерөнхийдөө нэг дөрвөн төрөл гэдгийг одоо хив шинж. Нэгдүгээр хив шинж гэж үзэх юм бол бид нарт одоо тохиолдлын хувьд бага тохиолддог бөгөөд одоо нийт тохиолдлын бид нар 90% нь хоёрдугаар хив шинж байхад нэгдүгээр хив шинж буюу төрөлхийн бага насны хүүхдэд тохиолдог нойролцоогоос нь инсулин ялгардаггүй хэсэг одоо эмгэг бахан байна. За хамгийн түгээмэл тохиолддог бидний 90% нь тохиолддог нь болохоор 2 дугаар хэлбэрийн хив шинж гэдэг байгаа. За тэгвэл 2 дугаар хив шинжийнх нь тохиолддог одоо үндсэн зовир гэдэг байгаа нь аль алинд нь ч гэсэндээ 3 4 дугаар хэлбэрт нь ч гэсэндээ ам цангах, ам хатах, ядар сулдах зүгээр ажиллаа өмнө нь зүгээр хийгээд байдаг байсан ажлынхаа ачааллыг даахаа болох тийм ээ. За тэгээд шүн шийх. За арьсан дээр ямар нэгэн тууралт гарахад идэхгүй, арьс захтнах. За дархлаа бураад ирэхээр одоо халдвар төвчин төртөмтгий байдал зэргээр илэрч болно гэсэн үг. Одоо энэ чихрийн шижингийн одоо нэг юу гэдгийг одоо хэр хугацаанд хүндэрдэг вэ? Тэгээ одоо ер нь бол арга хэмжээ авахгүй байх ч гэдэг юм одоо бид нар өөрсдөө нөгөө мэдэхгүй одоо хайнга байх байдал ч гэдэг юм уу те. Эндээс холбогдлолтоор яг яаж хүндэрдэг вэ? За чихрийн шижингийн хүндрэлийг хоёр ангилдаг. Одоо эрт үеийн хүндрэл, хожим үеийн хүндрэл гэдэг. Эрт үеийн хүндрэл гэхээр одоо чихрийн шижин онцлогдсон хүн маань заримдаа оншоо мэдэхгүй яжгаад чихрийн шижингийн кедацтоз гэдэг комын байдалд эмнэлэгт хүн хэлбэрээр хуангүй хэлбэрээр ч гэдэг юм уу хүн хэлбэрээр тохиолддог нь энэ болохоор эрт үеийн хүндрэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл эсвэл одоо ямар нэг эмийнхаа хэрэглээг одоо хэрэгэлцсэн те өвшөө архаг суур өвчнөөс хамаарагдаад эсвэл сахар бүр багтаад ухаангүй ороод ирэх. Энэ бол эрт үеийн хүндрэл гэж үзнэ. Тэгэхээр тэр бол ерөөсөө нөгөө цаг хугацаанд богино хугацаанд илэрж байгаа учраас эрт үе гэдэг шүү дээ тийм ээ. Хожим үеийн хүндрэл гэдэг маань үндсэндээ чихрийн шижин төрөний хэлсэн олон архаг өвчтэй одоо архаг одоо олон эргэтнийг гэмтээдэг гэдэг байгаа маань хамгийн түрүүнд бид нарт гэмтээдэг эргэтэнгүүдээс тэрэн дотроо бид нар жижиг суцаа гэмтээж гэнэ багс одоо том суцаа гэмтээж гэнэ гэдгээс хамаарагдаад ангилдаг ч гэсэндээ үндсэндээ бидний чихрийн шижингийн хүндрэл маань за бөөрийн хүндрэл. За бөөрийн хүндрэл байлаа гэхэд нөгөө бөөрийн хүндрэл маань одоо ингээд дэлхий дээр бөөрийн хүндрэлээр бөөр шил одоо ингээд орлуулах буюу гемодиализын аппаратанд орж байгаа 50% нь нөгөө чихрийн шижингийн хүндрэлтэй хүмүүс байдаг. За тэгэхээр энэ маань өөрөөр хэлбэл одоо бөөр зүрх мөн мэдрэлийн хүндрэлүүд гэсэн хүндрэлүүд өгнө. Гэтэл энэ хүндрэлүүд маань анх онцлогдсноос хойш 15-аас 20 жилийн дараа эдгээр хүндрэлүүд үүсч эхэлдэг. Гэтэл
чихрийн шижингийн хяналт муутай. Өөрөөр хэлбэл одоо хэдийгээр онцлогдсон ч гэсэндээ одоо хяналт нь байхгүй байгаад өөрийнхөө чихрийн шижингийн хяналтаа муу тавьж байвал энэ хүндрэл маань 5 жилийн дотор уу, 3 жилийн дотор уу, 10 жилийн дотор уу гэдэг нь одоо нэг хугацаанаас өмнө хүндрээд ирдэг гэсэн үг юм. Тийм учраас энэ одоо түрүүний ярьсан зүрх одоо басны хүндрэлүүд дээр нөгөө зүрх судасны хүндрэл. Зүрх судасны хүндрэл гэдэг чинь өөрөөр хэлбэл зүрхний шигдээс эсвэл тархины цус харуулт тийм ээ. Мэдрэлийн хүндрэл гэдэг маань захын одоо хөлийн судасны мэдрэхүй алдагдаад мэдрэлийн гаралтай шарах үүсээ тэрнээсээ болоод хөлийн тархиталт үүсдэг. Өөрөөр хэлбэл одоо зарим судалгаан дээр чихрийн одоо автослоос илүү чихрийн шижингийн хөлийн тархиталт байдаг. Тэгээ зарим орнуудад. Тэгэхээр чин өөрөөр хэлбэл энэ чихрийн шижингийн хүндрэл их байна гэдг нь л харагдаж байна гэсэн үг. За ойлголоо. Тэгээ бас ер нь бол энэ чинээс бид нар чихрийн шижингийн бас нэг гол зүйл нэг тархалалт бас нэлээд хүчин зүйл байдаг гэсэн. Тэгэхээр ер нь яагаад тархалалт бас хамгийн их чихрийн шижинтэй холбоотой байдаг вэ тэр талаар нь? Тий яг зөв. Чихрийн шижингийн эрсдэл хүчин зүйл гэдэг дээр нь болохоор нэг номерт нь тархалт ордог. За тэгээд тархалтаас гадна бидний нөгөө амьдралын буруу хөвшил, зөв хэм маяг биш тийм ээ. Дээрээс нь удамшил, эмиих гэдэг одоо олон нөлөө үзүүлдэг. Тархалт ч гэсэндээ мөн адилхан. Тархалт дэлхий дээр 8/1 нь тархалтай. За ингээд үзэхээр чинь бид нар бас л нөгөө тархалт маань нэлээд тархамал ах нэ дээ. За тэгвэл бид яагаад тархалаад байна вэ? За тэгвэл тархалаад байгаа шалтгаанууд дээр нэгдүгээрт нь бидний хоолтын одоо зан үйл гэдэг behavior гэдэг тийм ээ. Нэгдүгээр тэр хоёрдугаар асуудал дээр нь нөгөө ямар ч хөдөлгөөний хомсдолтой. Энэ маань одоо нийгэм эдийн засгийн хувьд ч гэсэндээ нөлөөлж байна тийм ээ. Дасгал хийдэггүй хөдөлгөөн багтай. За энээс болоод стресстэй, нойрготолтой. За тэгэхээр эдгээр маань болохоор нөгөө тархалтын эрсдэл хүчин зүйл ороо явах нь шүү дээ тийм ээ. За нөгөө буруу эмийн хэрэглээнүүд гэдэг янз бүрийн эмийн хэрэглээнүүд. Тэгэхээр эдгээрээс болоод тархалт ямар ч гэсэн эрсдэл хүчин зүйл дээр нь үүсчлээ гэж бодъё. За тэгэхээр тархалт гэдэг маань бас нэг нөгөө чихрийн шижингийн төрөний онцлогоон дээр ч гэсэндээ яригдсан тархалт гэдэг маань яагаад одоо тархан байна вэ? Эдгээр хүчин зүйл ямар ч гэсэн нөлөөлчдөг юм байна тийм. Тэгэхээр эдгээр хүчин зүйл нөлөөлдөг ч гэсэндээ бидний одоо нөө цадах, өлсөх гэдэг энэ физиологийн механизм байна шүү дээ. Энэ дээр ерөнхийдөө үндэслэгддэг гэсэн үг юм. Бид яахаар өлсдөг вүлээ? Одоо бид нар өлсдөг үсттэй. Өлсөд ирэнгүүт нь хотоодноос гэрлийн гэдэг даавар ялгардаг гэсэн үг. Гэрлийн. Хотоодноос гэрлийн даавар ялгараад за нөхдүүдээ өлсөд дэжтэй жоох нэмэлт калори өгчөөч гэд гипоталамус руу явууллаа. Тархи руу явууллаа. Тэгэнгүүт нөгөө гипоталамус маань за хоолны дуршлыг нэмжигчээ. Гингүүт нөгөө бид нар чинь юм идмэр санагдаад эхэлнэ те. Юм идмэр санагдаад идэж эхэлнэ. За ингээ хотод руу хоол орчлоо. Хотоодонд хоол орсон чинь за одоо цадах мэдрэмж гэдэг юм болно шүү те. Ямар үе цадалт гээд байгаа маань за хотоодонд хоол орлоо. Бид нар цадлаа. За одоо боллоо гэдэг үстэй. За тэгвэл бидний нөгөө цадалт ажиллаж эхэлнэ гэсэн. Цадалт ажиллаж эхэлнэ гэдэг маань өөрөөр хэлбэл бидний нарийн гидснээс одоо глюкогон төст пептид 1 гэдэг юм ялгараад за одоо нүд чинь цадлаа шүү. Одоо болоо гэдэг мэдээлэл явуулна. Бас дараа нь лептин гэж юм ялгарна. Лептин гэдэг нь бидний өөхний эсээс ялгардаг даавар хань. Нөгөө лептин даавар ялгарлаа. За нөхдүүдээ одоо болоо. Одоо хоол болоо гэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл нөгөө хоол идчихээ за болоо гэд яг одоо фул цадлаа гэсэн нөхцөлд болохоор нөгөө лептин гэдэг даавар маань өөхнөөс эсээс ялгараад одоо бидрийг цадуулдаг байна. За тэгвэл зарим нөхцөлд яадгүй бид нар юм идчихэд за нэг араас нэг амттай мэдчихье. Ахаад нэг өөр нэг юм идчихье гэдэг ингээ хоол эргүүлдэг үстэй хоолныхаа дараа. Юу нэг хөвчлэн тэгж байна. Хөвчлэн тэгж байгаа ах. Тэрний яасан гэсэн чинь нөгөө лептин дэвжрэл үүсэж байгаа гэсэн үг. За нөгөө чинь лептин дэвжрэл үүсээд эхлэнгүүд нь одоо нөгөөдөг чинь дэвжрэл үүсээд эхлэхээр одоо нөгөө лептин цадлаа гэсэн мэдрэмж маань буураад ирэх нь шүү дээ тий. Тэгэхээр бид нар цуснд лептины хэмжээ ихсээд ирэхээр өөрөөр хэлбэл цадж байгаа юм бол өөхний эс ихсээд ахаар лептин ихсэн гэсэн үг. Лептин ихсэхээр өөхнийс ихсэн гэсэн үг тийм ээ. А хэрвээ өөхнийс буураад ирвэл лептин буурна, лептин буурж иж өөхнийс буурна. Одоо хоорондын зөв тогтлоод явж байгаа гэсэн үг. За тэгээд ирэхээр бидний ямар ч гэсэндээ одоо энэ өөх маань одоо зөндөө идчихлээ шүү дээ тий. Хоол зөндөө идчихлээ. Нөгөө хоолоор орж ирсэн глюкоз чи яадгүй гэхээр
одоо биднэрт булчин болон илгэнд очоод за нөгөө нойролцоогоос ярьж байгаа инсулин даавартайгаа холбогдоод өөрөөр хэлбэл бидний энерги хүсрэг явуулна гэсэн үг. Бид нар нөгөө энэ машин шатхан шиг шатхан хийж байгаа юм шиг төрөл явах нь шүү дээ. За тэгсэн чинь одоо нөгөө банклан гэдэг шиг одоо бидний нөгөө тодорхой хэмжээгээр ингээ нөгөө глюкоз авчихсан. Тэгээ нөгөө булчин руугаа илэг руугаа яваад ямар ч гэсэн ажилуулад явцсан. Гэтэ илүү гараад байгаа байхгүй юу? Нөгөө глюкоз маань илүү гараад байна шүү дээ. Тэгвэл нөгөө илүү гарсан глюкозаа яах вэ бид нар гэхээр өөх нийц руугаа одоо сармг өөх болгоо триглицерид болгоо цуглуулж эхэлдэг байхгүй. За одоо тэгэл дараа хэрэглэнэ гэж цуглуулж эхэлнэ гэсэн үг. Тэгээд ирэхээр бидний өөхний мас ихсгэнэ дээ. Тийм тэгж шүү. Өөхний мас ихсэн. Ерөнхийдөө таргалтын механизм иймэрхүү нэг механизм гэсэн. Хоёулаа одоо нэгэнд таргалтын талаар яриад эхэлсэн юм чи өнөөдрийн бид нэр яг ярилцах гол сэдв болохоор хүмүүсийн дунд ер нь бол түгээмэл хэрэглэгдээд байгаа. Би бас энэ талаар нэлээд сонсч байсан хүмүүс. Тийм. Озонбек гэдэг нэг тариа байгаад байгаа шүү дээ. Одоо тийм дур мэдэж энийг ер нь хийгээд байна уу? Тийм энэ талаар та нэг биднэрт нэг тодорхой тайлбар мэдээлэл өгөөч гэж хүснээр. За Озонбек буюу semaglutide гэдэг бидний энэ Дани Novo Nordisk гэдэг компани маань ерөнхийдөө биднэрт одоо инсулины маань үйлдвэрлэж одоо инсулин буюу нөгөө дааврын маань үйлдвэрлэдэг байх нүсэлтийн дааварч гэдэг юм уу нэлээд олон дааврыг үйлдвэрлэгч компани гэсэн үг. Тэгэхээр эдгээр эмийг болохоор хэрглэж байхдаа одоо бидний одоо инсулин глюкагон төс пептид гэдэг нэг юм нэг гэсэн уурга явдаг. Төрөнд би ярьсан. Тэгсэн. Нарийн гидснээс ялгараад. Тэгэнгүүтээ нарийн гидснээс ялгарангуудаа хөөе цаадлаа гэдэг дохиог өгч штэ тий. Энэ гэсэн үг. Энэ бол байгалийнхаар ахна штэ. Тэгэхээр энийг нэг 70-аад оны үед энэ одоо механизмыг одоо нийцсэн. Тэгтээ нөгөөдх маань ингээд яг тэрэн шигийг идэвхжүүлэе гэж үзэхээр их тийм амархан сармагжаад байсан учраас эмийн бэлтгэлүүд нэг нэлээ хожууд гараад гэхдээ бид нар энэ Озонбекээс өмнө өөр одоо бас Victoza гэдэг нэлээ 10 жил хэрэгжилж байгаа юм байдаг. Яг энэ шиг. Озонбекийн судалгааны явцад буюу semaglutide-ийн судалгааны явцад нь болохоор нөгөө бусад юмнуудаас илүү жин бууралт нь илүү дамгай байсан учраас нөгөө юм маань болохоор ингээд анх ингээд нөгөө таргалтын клиниктээр бүүн болоод гараад эхэлсэн гэсэн үг. Үндсэн хэрэглээ маань болохоор чихрийн шижингийн сахар бууруулах хэмээн төрлөх нь шүү дээ. Тэгэхээр энэ юм маань яаж нөлөөлд юм бэ гэхээр нэгдүгээр асуудал нь болохоор сонирхолтой нь цусны цаахрын хэмжээг бууруулах нь байна тийм ээ. Үндсэндээ нөгөө нойролцоогоос ялгарч байгаа инсулин дааврын маань ингээд хоол идэхээр инсулин даавар маань ялгаруулад энэ процессыг сайжруулж өгдөг байна. Хоёрдугаар асуудал нь болохоор ходоодонд ингээ хоол орлоо. Гизээр дамжаа явах ерөнхийдөө энэ хөдөлгөөнийг нь одоо ходоодонд цадах мэдрэмжийн маань байлгаад эхэлнэ гэсэн үг. Цадхал мэдрэмжийн маань байлгана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ механизм маань өөрөөр хэлбэл нөгөө турах үйлдэл рүү ороод эхэлдэг гэсэн. За өшөө бидний нойролцоогоос глюкагон гэж нэг даавар ялгардаг юм байна. Биднийг сахар ихсэд байвал инсулин ялгараад дутагтаад авах юм бол бид нар сахар хэрэгтэй гэвэл глюкагон ялгаруулад өгдөг байна. Сахарын маань зохицуулах гад. Тэгэхээр глюкагон цуснд ингээ замбрууг ихсэд байвал нөгөөх нь багасгаад өчнө гэсэн үг. За ингэснээр мөн давхар тархилуу бидний нөгөө цадах төвийг дарангуйлж өгдөг байна. Тэгэхээр ийм дөрвөн гол үндсэн үйлдэлтэй байдаг болохоор энэ маань өөрөө л бид цусны цаахрын хэмжээг бууруулдаг юм байна. Тэгээд биеийн жингос давхар одоо хасах болцоотой юм байна гэж үзэж байгаа. За гэхдээ үндсэн эмчилгээ маань Озонбек гэдэг нэр нь шүү дээ. Үйлдвэрлэгчээсээ бол яг Озонбек semaglutide гэдээ нэрлэгдсэн байгаа ч гэсэндээ энэ юм нь болохоор яг чихрийн шижинтэй хүндэд зориулагдсан одоо эмийн бэлтгэлээр гарсан байх нь байна. Нөгөө нэг адилхан одоо бүтцэн адилхан мөртлөнгөөсөө арай жоохон таргалтын клиниктээр нь Vigovi гэдэг юмээр явдаг байх нь байна. Ари өөр нэршилтэй байх нь байна. Тэгэхээр бид нар одоо нөгөө хүмүүс маань одоо нөгөө Озонбекийг Монголд орж ирэхээс өмнө тий зөндөө нөгөө тураах одоо фэйсбүүкээр дээрээс аваад ингээд тийм нөгөө өөртөө тархиулгүй болчих тарж байгаа. Тэгэхээр энэ маа нөгөө фэйсбүүкээр худалдаалагдаад хүмүүс гар тийшэр нөгөө хар зах зээлдээс авагдаад нэлээд одоо нөгөө бидрийг имчилгээндээ хэрэглэхээс өмнө сүүлийн одоо 3 жилд бол нэлээд ингээд дэлхийн нийтээрээ сенсацлагдаад ингээд зарагдаад хэрэглээд монголчууд маань хэрэглээд явцсан. Тэгэхээр энэ маань нөгөө яг үндсэндээ бол тураах юм биш ээ, тийм ээ? Энэ бол чихрийн шижингийн цусны цаахрын хэмжээг бууруулж байгаа таргалтай клиниктэй хэрэглэж байгаа. За тэгэхээр энэ юм маань өөрөө бас ач холбогдол нь цусны цаахрын хэмжээг бууруулснараа бидний зүрх судас, бөөрийн хүндрэл мэдрэлийн хүндрэлийг бууруулж өгч байгаа ач холбогдолтой гэсэн үг. За гэхдээ мэдээж зөндөө гаж нөлөө байгаа шүү дээ. Аюултай талууд зөндөө байгаа гэсэн үг тийм ээ.
Тэгэхээр аюултай талууд дээр нь мэдээж тухайн юмнээс харшил өөх, хоол босруулах замаас гүйлэгдэг, суулгадаг, гидсний төгжрөл болдог, нойролцохын хурц өрөсл өгдөг ч байд юм уу. Мөн цусны чулуу үсгдэг байдаг юм уу. Гэх мэтийн хүндрэлүүд гарч болдошгүй. Тэгэхээр энэ тариаг ер нь бол хуваараач гэдэг юм уу те ингэж гадуур яг эмчийн зааваргүйгээр хийх бол мэдээж буруу болж таарч байна те. Тэгэхээр танаа эмнэлэг дээр энэ эмчилгээг яаж хийдэг вэ? Ямар онцтой хүмүүс хийдэг вэ? Би зүгээр одоо жишээлбэл би жоохон турчмаар байна эмчээгээд очиод хийх боломжтой юу? Бас мэдээж таргалтын зэрэгээс хамаарна. Төрөний одоо нөгөө чихрийн шижингийн эрсдэл байна уу, таргалалт гэдэг. Нөгөө төрөний таргалалт гэдэг дээр эргээд ороход бид нэр биеийн жингийн индексээр үзэхэд нөгөө биеийн жинг өндрийн квадрат хуваагаад таргалтын индексээ гаргадаг тийм ээ. Тэгэхээр таргалтын индексээр гаргаад үзэхэд бид нар энэ нэмийн заалчгүй өөр биеийн жингийн индекс 27-оос дээш гэж үзэж байгаа байхгүй. Гэтэл тарган биш байж одоо өөрийнхөө сэтгэлдээ би өөрийнхөө биеийн сэтгэл ханамж би ахаад нэг турчмаар байна гэсэн эмэгтэйчүүд зөнд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар маань хэрэглэнэ гэж үзэх юм бол мэдээж хэрэглэх заалт биш. Яг үндсэн одоо юу гэдгийг хэрэглэх заалтан өвчнийхээ дагуу хэрэглэвэл мэдээж үр дүнг өгнө гэсэн үг юм. За тэгэхээр бид нар нөгөө голонд эмнэлэг тандлаа гэж үзэхэд дотоод шүрлийн эмч дээр үзүүлээд за дээрэс нь биеийн жингийн индекс үнэхээр хэд таргалалттай. За энэ дээрс илгэний өөгчлөлт ихтэй тураа дээр хэрэглэний өөгчлөл багсан шүү дээ. Тэгээд өндөвчөө олон хуулийн хатах хэмгээгч байдаг юм уу. За ингээд чихрийн шижингийн өмнөх байдал. Одоо яг чихрийн шижиндээ турахгүй бол болохгүй байна гэдэг хүмүүс зөнд байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр тэр хүмүүстэй хэрэглэх юм бол эмчилгээний үр дүнтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар цаашд нь тэр цусны цаагрын хэмжээ биеийн жинг буруuснараа нөгөө хожуу илрэх хөндрөлүүдээс л сэргийлж өгөх гээд байгаа гэсэн үг. Би эндээс нэг асуулт асуухад одоо энэ хүү тариаг одоо яг үнэндээ бол заавал мэрэгжлийн газар дээр бол интермед эмнэлэг дээр бол хийлгэж болно, хийлгэж байгаа. Гэхдээ энэ бол заавал нөгөө шинжилгээгээ өгөөд бас ингэж харуулах хэрэгтэй. Тэгэлгүй яах вэ? Тийм заалтын дагуу яг уу зөвхөн интермед эмнэлэг биш л дээ. Энэ маань өөрөө төрөний хэлсэн Novo Nordisk компани маань өөрөө оруулж ирсэн эмийн бэлтгэл яг альбиосоор тэгээд бидний дотоод шүрлийн одоо эмчнэрийн гар дээр гэдэг шиг тийм ээ бүгдээрээ хэрэглэх болцоотой юм гэсэн үг. За энэ одоо яг би зүгээр сая гэл ингэж л орж ирлээ л дээ надад. Гинт ч байх та ер нь бодож л байлаа ярианд бол энэ тариа нь одоо яг одоо хувьдаа би бол нэлээд л олон зүйл талаас нь л бодлоо л өвчтэй өвчнгүү таргалтай таргалгүй. Тэнгүүд энэ хідэн удаа тарьдаг юм бол тий. Хэрэглэхэд хялбар ерөнхийдөө одоо шин технологи хөгжих үзгэн тариурн ч гэсэндээ бид нарт хэрэглээний хамруулсан 7 хоногт нэг удаа таригддаг. Баг тунгаас нэг тунлуу нь бид нар зорилттой тунлуугаа явуулах нь байна. За магадгүй чихрийн шижинтэй хүн байлаа гэхэд бид нар цусны сахарын хэмжээг хэвийн хэмжээнд нь байртлан тийм ээ. Энийг хэрэглэснээр 50% нь сахарын одоо контрол сайжирдаг гэсэн таргалтай хүмүүс тийм. Хэрвээ зүгээр таргалалттай төрөний презиабет үе чихрийн шижингийн өмнөх үедээ хэрэглэж байгаа гэж үзвэл бидний аль болохоор тэр хүний зорилттой жин хүртэл нь хэрэглэхийг хичээдэг гэсэн. Тэгэхээр доороо яхад нэг 6 сар хүртэл хэрэглэхэд мэдээ зорилттой үр дүндээ хүрч болно. 3 сар дотор зорилттой хүндээ зорилттой жиндээ хүрч болно тийм ээ. Тэгэхээр тухайн оныхаа бидний нөгөө нэг одоо тухайн тохиолдолтой хамаардаг гэсэн үг юм. Тийм байна тийм байна. Тэгээд мэдээж нөгөө эмчийн зөвлөгөөгөө аваад тэгээд ер нь бол дуур мэдсэн юм бол угаасаа байхгүй. Тэгээд ер нь бол угаасаа цаашдаа ч гэсэн сая сонсож байхад ч гэсэн нөгөө олон төрлийн өвчнийг бас үүсгэх магадaltaй чулууч гэх юм зүйлсүүд байгаа юм шүү дээ. Тэгэхээр буруу таргал одоо нөгөө хитрхийн хурдан жим буурснаас бол цусны чулуу үүсгэж байдаг юм уу. За тэгээд өшөө нэг юм дээр анхааруулхад одоо тариага хэрэглээ явж байна тийм ээ. Чихрийн шижинтэй ч бай одоо таргалтай хүн ч бай. Гэтэл энэ маань өөрөөр хэлбэл нөгөө зөвхөн тэр тариаг хийгээл зүг зүгээр хийж гаал би өөрөө турчна гэж байхгүй шүү дээ тийм ээ ичдтэй юм шиг. Тэгэхээр хамгийн гол нь бас хоолны дэглэм нөгөө хөдөлгөөн өөрөө хэлбэл нөгөө эрүүл амьдралын хэм маяг нойр хоол бүх стрессээ зохицуулахгүйгээр зөвхөн энийг хэрэглэчвэл би турчна гэсэн том хүлээлт бол бас байж болохгүй гэсэн үг шүү дээ тийм. Бас өөрөөс нь хичээл зүтгэл зайлшгүй шаардлагатай ш тийм ээ. Тэгэлгүй яг хоо. Тэгээд бас бидний нөгөө нэг эфирийн цаг аягүй богино бас дуусах цаг болсон байна. Тэгээд бас тантай ярилцах маш их таатай байлаа. Тэгээд юун төрөнд бас таны ажлын амжилт 2026 оны бас морь жил одоо гарах гэж байна шүү дээ. Тэгээд энэ морь жилдээ бас амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Тэгээд саяны
бидний бас нөгөө Озенбекийн талаар бас мэдлэг айгүй богино нэмгэн байсан. Тэгээд энэ талаар бас бид хоёрт бас мэдээлэл өгсөн бас үзэгч нийт олонд хүргэсэнд маш их баярлалаа. Тэгээд танд бас эцэст нь бас та чихэн шижинтэй өвчнөд байгаа хүмүүст одоо хандаж зөвлөгөө мөн энийг яаж хэрэглэлээр богинохоо зөвлөгөө өгөх боломжтой. За нэгдүгürt нь бол түрүүний хэлсэнчлэн чихрэн шижинтэй хүмүүс маань эмийн эмчилгээ нэлээд олон байдгийг. Тэгвэл эмийн эмчилгээ гэхээс илүү бидний нөгөө түрүүний амьдралын хэм маяг өөрөөр хэлбэл хооллолт хөдөлгөөн гэдэг бол ерөөсөө тархалж байна уу чихрэн шижинч байна уу эмчилгээний 50% хангах ёстой шүү. Үлдсэн 50% нь бид нар эмийн эмчилгээнд даатгах болж байна тийм ээ. Гэхдээ эмийн эмчилгээ бол танд турахад сахарын хэмжээг бууруулахад цаашид хүндрэлээс сэргийлж өгч байгаа гэсэн үг тийм ээ. Гэтэл яг бүх юм бол өөрт нь байдаг гэсэн үг шүү, хувинд байдаг гэсэн үг. Тэгэхээр бол аль аль нь эмчин чичээн хувийн ч гэсэн хичээн. Тэгэхээр өөр өөрийн одоо өөрөөр хэлбэл чинь хамтарсан үйл ажиллагаа байхгүй. За ойлголоо баярлалаа. Та бүхэндээ бас таныг дахин танилцуулъя. Интермед эмнэлгийн дотоод шүрлийн эмч доторын тэргүүлэх зэргийн эмч Ангаа ухааны магистр Бачиргалтай ярьслаа. Баярлалаа танд. За баярлалаа. Баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа.